Дээд биегээ яриад идэг шүү дээ. Өнөөдөр дээд биегийн тухай маш гоё ойлгомжтой тодорхой тайлбар хүргье. За энийг би яг өчигдөрхөн яг бүрэн дүрэн ойлголт авсан учраас баярлалаа. Та нартаа хуваалцъя гэдсэн ядан хүлээж аваад энэ бичлэгээ хийж байна. Ер нь higher self-гээ дээд биг яриад идэг шүү дээ манайхан мэдж байгаа тий. Тэр ер нь ямар учиртай юм бэ? Юу юутай холбогдож орж ирж байна вэ? Бүгдээр энэ сайхан ойлгомжтой мэдэж авъя тий. За дахиад өөрийнхөө түүхээс эхэлнэ. Мэдээж өөрийнхөө туулал, судалгаа, түүх гэл тиймэрхүү юм дээр л үндэслэж байгаа. Түүнээс мэдээж өмнө нь миний хувьд дээд би higher self гэл уншиж л байсан. За нэг иймэрхүү юм байна гэл өөрийнхөө төвшөнд бол нэг хальт судлаа явж л байсан. Гэхдээ яг энэ нь яг юу юм, хаана гэдэг, ямар оршихуй, нөгөө дотоод сүнс чинь тэгээ юу юм гэдэг ч юм уу. Энэ болгоны учрыг ингээд бүр яг сайн яг таг ухаж гаргаж ирэх байсан. Гэхдээ сүүлийн үед их бодогдоод ер нь ямар учиртай учрыг нь олъё гэж зорьсон. За энэ би өөрийгөө зурсан байгаа. Хөгчийг зурсан. Яг миний хувьд болохоор миний сүнсний онцлог юу гэхээр ер нь асуултын хариултыг олж бүр санаа амардаг. Тэгээ заримдаа нэг удаа бясалгаал юм асуувал хариулт нь ороод ирдэг. Заримдаа 7 хоног хүлээх шаардлагатай болдог. Заримдаа бүр 3-4 сарын дараа бүрэн тодорхой ойлголтыг авдаг гэхчлэн хэр зэрэг том хэмжээний зүйлс асууж байна вэ гэдгээс шалтгаалаад янз бүр идэг л та. За тэгээ харин энэ дээд биеийн талаар мэдээлэл, хөх сүнс гэж яг юу гэдэг талаар мэдээлэл маш амархан буюу нэг 3 хоног ирж хаагаал ороод ирсэн. Ороод ирсэн гэдэг нь хаанаас орж ирсэн бэ гэхээр би өөрийнхөө дотоод сүнснээс ухамсараасаа олж авсан мэдээллийг та нарт хаваалцаж байгаа шүү. За түүнээс биш энэ тэнцэнээс олсон мэдээллээ байдгал мэдээллийг хүргэж байгаа юм биш шүү. За би байна энд өөрийгөө ингээ хөргөн зурцсан. Та нартай ойлгомжтой байх үүднээс бүтээл сэтгэлийг хайчлуулсан. За ихэ түүхээс эхэлнэ. За миний би энэ дотоод сүнсний талаар эхлээд ойлголттой болж эхэлсэн түүхээс эхлэе. Мэдээж 2021 он хавцаа 20 он хавцаач илүү юу байсан. Хамгийн хүн буюу бид гэдэг ном байдаг штэ. Наранбаатар ахын хүн буюу бид гэдэг номыг уншижсэн. Тэгээд энэ ном дээрээс хамгийн гоё олж авсан зүйл гэвэл хүнд ингээд язгуур сүнс гэж байдаг юм аа. Та нарын дотоод дуу хоолой юм аа. Язгуур сүнстэйгээ бодлоороо зүн совингоор ингээд холбогддөг юм аа гэд тэр ойлголт бол хамгийн гоё ойлголт нь байсан. Гэхдээ нэг толгой эргүүлсэн зүйл байсан нь одоо намайг их мангартуулж төөрүүлсэн гэсэн үг шүү дээ. Тэр нь болохоор энэ язгуур сүнс гэд байгаа шүү дээ. Энэ язгуур сүнс нь зүрхэнд байрладаг хэрэг байдаг. Тэгээд одоо 300-аас 500 мянган жилийн өмнө амьдарч исэн энэ дэлхийд амьдарч исэн ч юм уу те бидний өвгдээцэн сүнс маань эргээд бидний язгуур сүнс болж бууж ирдэг гэд. Тэгээд тухайн үед нь би итгэчихгүй юу. Тэгвэл миний өвгдээцэн сүнс байгаа юм байна миний дотор гэл нөгөө язгуур сүнстэйгээ нэг яг нөгөө биеийн хилэмжээр бол жоохон холбогдоод ямар ч л гэсэн миний дотоод язгуур сүнс байна гэдгийг мэдсэн байсан. Тэгээд бодол санаа ухамсараараа холбогдох гэж үзээд бясалгал хийдэг байсан байхгүй. Тэгээд тэр үедээ дотроо төсөөлж бодоол нөгөө ном тархиа угаалгасны л одоо гайд гарч ирж байгаа байхгүй. 300-аас 500 жилийн өмнө амьдарч ирсэн миний одоо өвгдээцэн сүнс байна таны хин гэдэг байсан гээл нөгөө дээр үеийнээр орж ирэх болов гэж бодоол та эмгтэй сүнс юм уу хэдэн хүүхэдтэй байсан яаж амьдардаг байсан гэл зөндөө юм асуугаал. Тэгээд өөрөө тэрэндээ зохиож төсөөллөөрөө бодоол бийжүүлэл бүр солиороо явж өгсөн. Тэгээ нэг хэсэг яг нэг 7-аас 8 сар бол ингээ учрыг нь олохгүй тэнэгтэж явж исэн. Гэтэ ийм л юм байл л дээ. Энэ дотоод сүнсгээ язгуур сүнсгээ яриад байгаа штэ. Энэ гэхдээ яг бидний юу юм бэ лээ өмнө төрөл авч исэн сүнсэж болно. Дэлхийн сүнсч байж болно, өөр галактикийн сүнсч байж болно. Эсвэл огт хүний төрөл авч байгаагүй ч юм уу. Ямар ч л гэсэн тийм олон янзын хэлбэртэй гэдэг юм билээ шүү. Тэгэхгүй зөвхөн одоо энэ ном дээр бичигдсэн дагуу өвгдээцэн сүнс байдаг 300-аас 500 жилийн өмнө гээд энд баригдах юм бол бүр толгой ирэх юм билээ. Тэгээд тэр ном дээр чи нөгөө өвгдээц гэл нэлээх гардаг штеп. Өвгдээц өвгд бурлууд гэл бидний нөгөө ойрын хамаарлын буурал гэл байдаг. За тэгсэн чи ойрын хамаарлын ингээл буурлуудтай бас ингээл холбогдсон бяцлах нь холбож өгдөг гэл тэрийг би бас ингээл надад тэгвэл ойрын буурлууд маань миний буурлууд чи ер нь юу байдгийг яадаг юм бэ нийт юм ингээл бас мэдхийг хүсэж байгаа штеп. Одоо ингээл жишээлбэл энд ингээд нэг миний буурлаа юм байна. Тэгээд
одоо зөндөө олон буурлага юм байна гэл өвгдээц гэдэг нэг хэсэг явсан. Тэгээ өвгдээцээ дуудаад ахаар хүн чинь бас холболт үүсгэх юм байна. Ухамсар оюун санаагаараа. Би ч одоо ингээл өвгдээц гэл энэ номоо уншичаад өвгдээц гэл бодоод байгаа штэ. Тэгээ бодоод ах тусам яалтчгүй ингээл нөгөө холболт нь орж ирдэг юм байлээ л дээ. Нөгөө илүү ойртол хүний нөгөө бодол гэдэг юм чи өөр маш хүчтэй юм татдаг баггүй юу? Гэхдээ энэ ер нь их цааш яваагүй. Яа тэгэхээр над нөгөө хитрхи нэг юм туушраад байгаа юм шиг санагдаад хитрхи толгой өргөд байгаа юм шиг санагдаад ер нь ингээд цаашаага за энэ хүргээд ер нь цогсоёдоо тухайд угаасааш нөгөө нэг би боддын ухаан судалдаг Айнстингийн уншдаг байсан учраас өвгдээцгээ явсан ч маш их эгоны мэдээлэл орж ирээд энэ дэлхийн амьдралд хитрхи зуралдуулаад байгаа юм шиг санагдаад хана би шууд за тэгвэл нэг хэсэгтээ болио өвгдээцийн холбоос бол надад тохирохгүй байна гэд нэг хэсэг зуралдаж чад хайчихгүй. Гэхдээ миний нөгөө язгуурсан ус бол яалчгүй дотор байгаа юм байна. Энэ л одоо надад зөв чиглэмжийг өгж исэн байна. Миний нөгөө асуулт асуугаад тунгаалт хийгээ суухад зөнгийн дуу хоолой орж ирээл дотор яг чэйжэнд л нэг юм мэдрэгдээд исэн чинь язгуурсан ус байсан байна гэдгээл олж авсан байгаа даахгүй энэ номыг уншсанараа. За тэгээд нөгөө өвлөөц инээ тэр чинь нэг гарс гаргалгаа нь олдохгүй төөрөлдөө тахаар ингээ орхирцсан. Тэгээ яасан бэ гэхээр буддын ухаанаас судлаад ухамсар гэгэрэл гэл нэг хэсэг судалж авсан л та. За тэгжсэн чинь тэр гаднаас мэдээлэл аваад ингээд судлаад бас л эрүүл хайгуул хийгээ явж байгаа хүнийхээ хувьд л ингээд явж ирсэн. Тэгсэн чинь нөгөө барууныхны сүнслэг мэдээлэл өгдөг штеп. Бас одоо Монгол хэлтгөө гадаадд бас маш өндөр сүнсний мэдээлэл өгдөг цөөхөн хүмүүс байгаад байгаа хгүй. Тэд нар чинь ингээд ерөөсөө сүнслэг мэдээллүүдийг бадцсан нөхдүүд байгаа штеп. Мэдээж нөгөө сүнс нь нэлийн дээр өндрөөс ирсэн ч юм уу эсвэл нөгөө өөр хэмжээстэй сүнс нь харьцдаг ч юм уу тийм сүнсний чадвартай олон хүмүүс байгаа. Тэгээд нөгөө англи хэл дээрээс сүлүүд маш их сүнслэг мэдээллүүд сүүлийн жилүүдэд орчуулагдаж орж ирж байгаа. Тэрэн дээр higher self дээд би гэдээ ороод ирсэн байхгүй. Higher self-ийг монголоор орчуулахаар ингээд дээд би гэдэг шүү дээ. Дээд би буюу ингээд higher self гэд байдгаа гэж би мэдчихэл. За тэгвэл миний энэ дээд би higher self ч одоо ямар учиртай юм бэ? Хаана байдгийг би ямар нөхөр юм бэ гэж хальт тухайд ингэж бодчихвол тэгээ нэг хал мэдээллийг уншчаал орхигдсан байсан байгаа байхгүй. Тэгээ энэ хугацаанд би өөрөө бас нөгөө яалтчгүй өөрийнхөө тэр язгуур сүнсгээд дотоод сүнстэйгээ холбогдсон тодорхой хэмжээнд холбогдсон байсан учраас илүү одоо энийгээ таньж мэдъя илүү ойлгоё гэд язгуур сүнстэйгээл нэг ингэж харилцаа сурчих юмсан ярилцаа сурчих юмсан гэд бясалгалч нэг хийж үзэн бодож нэг үзэн тэг ингээ яваад байгаа штэ. Тэг биеийн хилэмжээр бол маш сайн харьцаад байсан. Миний махан биеийг бол миний язгуур сүнс бол бясалгал хийх хугацаанд бол яг өөр юм бишгээ. Маш гарамгай хөдөлгөж эзэмсэж сурсан байгаа даахгүй. Тэгсэн хэрнээсээ би язгуур сүнсийг илүү таньж мэдх юмсан, бодол санаагаар харьцсан юмсан гэл зарим бясалгал дээр нэг жоохон орж ирэл зарим дээр чадахгүй ч юм ингээ алдаг оног явж байгаа. Тэгсэн чинь нэг хэдэн сарын дараа зүнгийн дуу хоолой орж ирсэн байхгүй. Тэр яасан бэ гэхээр хараа ийм байгаад байна. Ингээд энэ миний язгуур сүнс ахгүй юу. Тэгсэн чинь язгуур сүнс маань надад ингээд юу яадаг мэдрэмжээрээ ухамсараар одоо бид хоёр чинь ингээд телепатаар ингээд харьцдаг байгаа байхгүй юу. Одоо сүнс хоорондоо юугаар харьцдаг юм? Сүнс хоорондоо хэл яриагаар харьцахгүй бол сүнс хоорондоо телепат буюу нөгөө энергиэр харьцна. Химээр ингээд харьцдаг байхгүй юу. Тэг химээр харьцахдаа уу ингээд орж гарч харьцаж байгаа шүү дээ. Би минь нөгөө одооных шиг юм шууд ингээд харьцдаг байгаа учраас тэгсэн чинь энэ юу штэ энэ дээд би гэдэг аачин чиний ингээд судлаад байгаа дээд би гэдэг аач ерөөсө чиний дотор байгаа дотоод сүнс чинь бий шүү дээ. Тэгээ хоёулаа ингээд илүү харилцах тусам бясалгаад ингээд зүнгийн дуу хоолойгоо илүү өгөж авцдаг болох тусам буюу телепатер илүү сайн харьцаж бие биенийхээ нөгөө илүү сайн ойлгож ухамсар маань ингээд илүү нэгдэх тусам ерөөсөө нэг хүн шиг нэг ингээд цул нэг сүнс шиг ингээд болох юм аа. Тэгээ дээд би гэдэг чинь ерөөсөө л одоо энэ дотоод сүнсний чинь өндөр ухамсар буюу яг цэвэр өндөр ухамсарыг чинь дээд би гэж нэрлэдэг аамаа гэж дотроос орж ирсэн байхгүй. Тэгэхээр би за тэгвэл энэ дээд би буюу нөгөө higher self гэдээ яриад байгаа нөхөр чинь миний ингээд дотоод язгуур сүнс байсан биз дээ. Окей гэд энийг яг яалтчгүй би яг дотоод цэвэр зөнгөөр авсан. Тэгээд нэг иймэрхүү ойлголттой болоод хайцсан байсан байхгүй. Бүр цааш нь нэлээд хуж үзээгүйсэн ямар ч л гэсэн язгуур сүнс гэж байдаг юм байна. Тэрний яг ингээд ох ухамсар буюу өндөр ухамсар яг цэврээр бол дээд би юм байна. Ерөөсөө л ингэж холбогдож байгаа юм байна гэж зөнгөөр ойлгож мэдчих явж ирсэн. Тэгээд сүүлийн саруудад болохоор надад нэг асуулт гарч ирээд
Тэгвэл одоо би энд ингээ байгаад идэг. Би энэ дээд би буюу ингээд дотоод сүнстэйг харьцаар бид хоёр ингээд тустай байгаад байгаа байхгүй. Асуулт асуухаар энэчнээс заримдаа хариулт ирнэ, заримдаа хариулт ирэхгүй ч гэдэг юм уу. Ингээд яг дотоод сүнсэн дээр төвлөрчж би одоо ингээ харьцаа үүсгэл байгаа шүү дээ. Бид хоёр харьцаа үүсгээд байгаа. Тэгэхээр ингээд бид хоёр тустай юм шиг санагдаад миний дотор ингээд тэгвэл хоёр сүнс байгаа мó гэсэн асуулт гарч ирж байгаа байхгүй. Тийм миний энэ би өөрөө нэг сүнс байгаад байдаг. Би өөрөө энэ одоо энэ суралцаад энэ төрснөөсөө ахуулаад энэ амьдралыг чи ингээд туулаад өдөө ингээд 31 нас наслаад явж гинэ. Тэгээ энд яг би өөрөө байгаад байна. Тэгээ миний дотор холбогдоод дахиад нэг сүнс байгаад байна. Тэгэхээр энэ махан биед чи юу ингээд юм хоёр сүнс байгаад байгаа мó гэсэн асуулт гарч ирсэн. Тэгээ яаж заад энэ нөгөө хүн буюу бид ном дээр ч нөгөө хоёр тустай юм ойлголцсон. Нэг нь болохоор нөгөө бие сүнс тэгээд язгуур сүнс гэдээ бүр тустай юм ойлгуулад бүр ингээд тархиул угаагаад ингээд намайг замхруулсан байгаа шүү дээ. За яг энэ номыг муулж байгаа юм биш зөндөлөн моолж авсан л да. Гэхдээ яг үнэн л яг өөрийнхөө зүгээс яг хэлж байгаа шүү. За тэгвэл ингээд хоёр сүнс ингээд оршоод идэх юм уу гэд хоёр сүнс надад байгаад байна гэсэн би ойлголттой яваад байгаа байхгүй. Тэгвэл би одоо ингээд энэ махан биеийг орхиод өгөхээр хайчих юм бэ? Би ингээд шал өөр тустай ингээд замналаар явах юм уу? Миний ингээд дотоод сүнс дээд бийг ингээд цалаа явах юм уу? Яах юм юу болох юм бэ? Эсвэл битээр ингээд тандаа гэлхэлдээд явж явах юм уу тийм ээ? Энэ махан бие авсан ч ингээд махан бие орхиод өгсөн ч гэсэн тийм битээр ингээд тустаагаас ингээд тэгсэрнээсээ гэлхэлдээд ингээд яваад ах юм уу? Эсвэл салаад яваад ах юм уу? Юу болоод байна гэд ойлгохгүй хоёр сүнс байгаад байгаа юм гэд. Бас энэ дээр бол маш их эргэлзээ гарч ирж байгаа байхгүй. Тэгээ яг би 3 өдрийн өмнө бясалгал хийгээ суулаа л да. Ер нь энэнийхээ учрыг олъё. Хөө антан бас асуувал юу гэж хэлэх юм тийм ээ. Ямар ч л гэсэн ингээд энэ дээд биетэйгээ холбогдоод байгаа аргыг мэдээд идэг юу гэдгийг мэдээд идэг тэгсэрнээсээ бит хоёр тустай юм уу нэг юм уу энэ махан бид хоёр сүнс оршоод идэх юм уу тэгвэл яг жинхэнэ яг аль нь бие юм бэ гэсэн асуулт гарч ирээд энэ 3 хоногийн өмнө би бясалгал хийгээ суусан байхгүй. За тэгээд дахиад шинэ хуцсны тэгжиж танах хэлээ ойлгомжтой. За би тэгээ суугаад бясалгал хийлээ. Тэгээд дотоод сүнс буюу дээд биеийн ухамсараас ингээ асуулаа. Хоёулаа ингээд юу юм бэ? Тустай юм уу? Нэг юм уу? Энэ махан биед орж байгаа хоёр сүнс юм уу? Би одоо энэ махан биеийг орхихоор яах вэ гэж асуусан. Тэгсэн чинь яг ингээд дээд биегээс надад хариулт өгөхгүй байгаа боловч миний нөгөө тарих хүлээж авах маань болоогүй. Яг энэ хүний тарих гэдэг чинь нэрээ та нарт хэлэхэд үнэхээр жижигхэн үнэхээр өчүүхэн юм бэл энэ огторгуу галактик одоо ухамсар гэх юм уу энэ дэлхий энэ орчлын ертөнцийн хажууд бидний тарих чинь нөгөө хөрхий маш их хайрцагтай дээрээс нь нөгөө өчүүхэн л юмыг ингээд тархиндаа суулгацсан. Одоо тархиныхаа жоохон л өчүүхэн бид нар ашигладаг шүү дээ. Тэгээ надад ингээд шууд ингээд телепатикаар хариулт өгөх гэсэн чинь ганц хоёр санаа орж ирчээ тэгээ алга болсон байхгүй. Ямар санаа орж ирсэн бэ гэсэн чинь инээдтэй. Дотоод сүнс маань юу гэж хэлсэн бэ гэхээр ерөөсөө энэ өндөр ухамсар буюу энэ дотоод сүнс чинь юу штэ шууд энэ бүхлээрээ хүний биед төрөл аваад энэ 3D амьдрал руу орж иж доош орохгүй гэж аахгүй. Доош орохгүй гэдэг нь яг энэ их зан эгоогоор бидрүүлээг үлдээ. Яг бусад нөгөө хэмжээс ертөнцүүдтэй харьцуулбал хүний махан бие ямар илээ, махан биеийн өгдөл нөгөө хүчин чадал ямар илээ. Тэгээд бидний ядж яахад энэ дэлхийн амьдрал 3 хэмжээс ч ямар илээ дээ. Маш их туулалтай маш нөгөө харьцуулах юм бол нэг жоохон доогуур ирч минерэг штэ доогуур хэмжээстэй ортог байхгүй. Тэгсэн чинь энэ өндөр ухамсар энерги дотоод сүнс буюу дээд бие маань шууд энэ махан биед төрөл аваад одоо ингээл эхнээс нь хамгийн ихлээл зовоол гаслал ингээд явахгүй. Тийм учраас юу би энд ингээд тустай ингээд байгаад байгаамаа чамаас гэсэн мэдээлэл ингээд надад жоохон өнгөтэй. Тэгээ би дахиад үргэлжлүүлээ гол юм асуусан чинь миний ингээд тархиул ингээд юм гол орч чадахгүй зовоод хам би бяцлаглаа дуусгаад орхигдсон байхгүй. За ямар ч л гэсэн би энийг бүр дахиад гадны их сурвалжуудаа судлаа дахиж өөрөөс асуугаад учрыг нь олондоо гэж бодоо орхигдсон. Тэгээ би өчтөр саунд орж явахдаа усан сууж явахдаа яг ингээд гүн тунгаалтын бяцлал руугаа ороод дахиад ингээд боддог байхгүй юу. Нөгөө дутуу гүйцээс юм болох гэдэг шүү дээ. Тэгсэн чи яг надад ухамсараас хариулт орж ирсэн. Дотоод ухамсараас хариулт орж ирсэн. Тэгсэн чи яасан бэ? Гэсэн чи өөрхий битээр яг ингээд тустай юм шиг харьцаад байдаг, тустай юм шиг байгаад байдаг хэрнээсээ нэг юм бэ штэ. Яаж нэг юм бэ гэсэн чи энэ дээд биг ингээд маш том ухамсар далай гэж үзүүлнэ штэ тий. Энийн нэг хэсэг нь л төрөл авдаг юм байна. Нэг хэсэг нь буюу
одоо далаа гэж үзүүлийн шанаг ус наад аахгүй. Энэ дээд биеийг чинь нэг хэсэг нь одоо сүнс чинь хуваагддаг юм байна шүү дээ. Сүнс хуваагддаг юм байна, эрчим минер хуваагддаг юм байна. Тэгсэн чинь энэ хараа. Энэ махан биед төрөл авахта хамаг юм мартаад буугаад ирсэн буюу миний дотоод сүнсний нэг хэсэг энэ махан биед орчихсон. Тэгээд бүх юмаа мартаад буугаад ирсэн. Тэгээд бид хоёр ерөнхийдөө нэг бүхэл байжгаад зүгээр л энэ хуваагдаад ороод ирсэн байхгүй. Одоо ойлгомжтой тий. Тэгсэн чинь би нөгөө сүүлийн үед хөгсүнс гэж яриад байгаа шүү дээ. Хөгсүнс чинь дотоод сүнс буюу дээд байхгүй. Яагаад хөгсүнс гэд яриад байгаа гэхээр эрчим энерги нь угаасаа нөгөө окторгуйн тэнгэрийн гэдэг утгаараа тэнгэр гэдэг чинь маш өндөр ухамсарт орших байгаа шүү дээ. Тэр тэнгэр окторгуйн гэдэг утгаараа цэнхэр эрчимтэй. Тэгээд хөгсүнс гэдэг нь нэр нь илүү надад ойрхон санагдсан. Илүү надад ойрхон санагдсан болохоор хөгсүнс гэж нэрлэлсэн. Гэхдээ яг хамаагүй шүү дээ. Нэг язгуур сүнс гинөө, дээд бие гинөө, дотоод сүнс гинөө. Энэ нэршилтээр битгий ерөөсө төөрөөр за манайхаа. За. Тэгээ яг бидний нөгөө тархичин бас иймэрхүү ингээд нэг юм өөр одоо 3 хэмжээст дэлхий дээр байдаг юмаа сайн ойлгоно гэхээс сүнс ингээл хуваагдаад өөр бие төрөл ангуудаа ингээл оюун санаагаар хоорондоо харьцдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү өмнө тархи хүлээж авах их муу гэдэг юм ойлгодгүй юм байна. Яг иймэрхүү тархины хүлээж авч чаддгүй ч юм уу, тархинд ижил тасал болоогүй ойлгохдохгүй зүйлс чинь энергиэс энерги буюу телепатик харьцаагаар ухамсарлуул ордог юм байна. Тэгээд миний тархи хүлээж авч чадахгүйсэн маа аахгүй. Тэгээ яг тунгаалтын бяцлаглаа хийгээд гүн дотоод зүүн ухамсарлуугаа орсон чинь ерөөсөө хөгсөнс буюу энэ дээд биеийн нэгж хэсэг нь ингээд хүний махан биед төрөл аваад бит хоёр ингээд ийм утсаар холбоотой байдаг буюу энэ утас нь мэдээж энергийн холбоос байгаа. Тэгээ энэ энергийн холбоосоор дамжуулаад хоорондоо харьцдаг. Түрүүний хэлсэнчлэн химээр буюу телепатикаар гадаад хэлээр бол телепат харьцаа гэсэн үг байхгүй. Ингээд харьцдаг. Дааш тийм байха би ингээд бододсон байхгүй. Би хэрвээ дотоод хөгсөмстэй ингээд тустай харьцаад байгаа юм чинь тустай сүнс байж магадгүй гэд бодохоор яг биш байгаа байхгүй. Яагаад гэхээр миний ингээд дотоод хөгсөнс юунд дуртай юм? Миний дотоод сүнс ямар чадвартай юм? Миний дотоод хөгсөнс юуг таалдгүй ямар зан ааштай бүгд ингээд надтай таарад байдаг байхгүй юу? Бүгд л надтай таарад байдаг учраас би энэ дотоод сүнснээс яг тустай юм байна гэхээр яг тустай биш. Тэгсээрнээсээ тустай юм шиг ингээд хоёр хүн шиг харьцаад байхад л миний толгой эргүүтэж эхэлсэн баг. Нөгөө тархичин иймэрхүү юм дээр ингээд орхно эргүүтэж тийм байна шүү дээ. Тэгээ учрыг нь олох гээд ингэсэн чи яг юм орж ирсэн. Та нар одоо ойлгож байгаа тийм. Тэгээ хамгийн гоё юмыг хэлээ зэ. Би тэгээд энийг яг мэдчихэнгүүтээ баярлаад тэгвэл нөгөө нэг гадны их сурвалжуудад энэ дээд би юу гэдэг юм бэ? Миний энэ дотоод зөнгөөсөө хүлээж авсан юмтай нийцэх нь үгүй юу гэд судалсан байхгүй. Гэртээ ирээд higher self гэж гаргаж ирж байгаа. За higher self буюу дээд би гэдэг чи юу юм? Яадаг ийдэг гэл ингээд судалсан чи яг миний нөгөө дотоод зөнгөөр орж ирсэн мэдээлэлтэй бүр 100% ан цав ингээд нэгдэжсэн. Тэнгүүд би ч өөртөө би 100% гэдэг шиг өөртөө шууд 100% итгэж байгаа юм чинь. Ер нь ингээд миний яг судалгаа хийдэг нэг арга барил ерөөсөө тийм байхгүй. Дотоод зөнгөөсөө нэг мэдээлэл авна. Дотоод зөнгөөсөө нэг мэдээлэл аваад тэгээд гадны их сурвалжууд буюу гадны одоо сүнслэг хүмүүсээс нэг мэдээлэл аваад энэ мэдээлэл хоорондоо ан цав нийцчихвэл би сая энийг үнэн 100% гэж итгэдэг. Тэгэхгүй хүн өөрөөхөө төсөөлөө тэнхтэй явж иж бас магадгүй. Эсвэл гадны мэдээлэлд шууд итгэх юм бол тэнд тархиа угаалгачдаг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө дотоодоос авсан зөнг батал нийцүүл олон талаас нь судал нийцтэй юм байна уугүй юу? Би тэнхтэй яваад байна уугүй юу гэдгийг ингээд судалждаг. Тэгсэн чинь энэ удаагийн бяцлахал миний дотоод зөнгөөс олж авсан мэдээлэл маш гоё хоорондоо нийцсэн учраас та нартай би ингээ гоё итгэлтэй яриад байгаа шүү. За тэгэхээр хүмүүсээ бидэнд ингээд дотоод сүнс буюу хөгсөнс гэж байдаг. Хөгсөнсний яг охин буюу дээд би. Бидний л одоо дотоод сүнсний яг гол нь гэсэн үг байхгүй охин. Энэ өөрсдийн гэсэн хэмжээс сансар окторгууд ингээд байж идэг юм байна. За өөрсдийн хэмжээс буюу тэнгэрт гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл миний дээд би болохоор бүр ингээд шал өөр гаргийн болчиход байгаа байхгүй юу? Хүн болгоны энэ дотоод хөгсөнс дээд би нөгөө сүнс гэдэг утгаараа адилхан, энерги гэдэг утгаараа, эрчим гэдэг утгаараа адилхан боловч
гарал үүсэл, туршлага, өөрийн гэсэн хийх ажил өгөгдлөөрөө дотроо олон янз байдаг хгүй юу? Нөгөө хүн болгон өөр дотроо олон янз байдаг шиг хөх сүнснүүд бас нэг ижилхэн юм шиг боловч дотроо задлах юм бол олон янз. За тэгсэн чинь миний дээд би болохоор өөрийнхөө хэмжээст өөрийнхөө галактик ертөнцид ингээд сайхан үүлээ хийгээд сайхан байждаг. А яг тэрнийх нь нэг хэсэг нь төрөл аваад би бэкап гээд ингээд буугаад ирсэн юм байгаа хгүй. За тэгвэл дараагийн утсан дээр ахаад сонирхолтой юм яриа. Энэ дээд би буюу хөх сүнсний задаргааг хэлж өгөх гээд байгаа хгүй. За ингээд нөгөө би өмнөх хичээл дээр хэлжсэн шүү дээ. Нэг юм байдаг юм аа гэд. Одоо жишээлбэл онгодууд гэвчлэн ингээд бага тэнгэрийн онгод, дунд тэнгэрийн онгод, дээд тэнгэрийн онгод гэл өөрийнх нь нөгөө ухамсарын төвшин, сүнсний хийдэг ажил, хамар хүрээ ер нь гэдгээсээ шалтгаалаад ингээд зэрэгтэй буюу маш хүчтэй ингээд энэ ялгаа цаг зэрэгтэй байдаг. Тэгээд жишээлбэл ингээл 1-р тэнгэр, 2-р тэнгэр, 3-р тэнгэр гэдэг шиг. Тэрнтэй адилхан бидний дотоод хөх сүнс буюу дээд бие маань өөр гэсэн хариалтай л ахгүй. Зарим дотоод сүнснүүд маш их дайчин, дайн тулаанд, ирэмгийч гэдэг юм уу бусдыгаа ингээд дагуулж явдаг хамгаалдаг ажилтай сүнс гэдэг бол зарим нь одоо урлаг соёлынхч байдаг юм уу, зарим нь шинжлэх ухааныхч байдаг юм уу, зарим нь хайр гэрлийн эрчимтэй байдаг ч юм уу ингээд ямар ч л гэсэн өөрийнх нь ингээд хэмжээст өөрийнхөө зэрэг дэвтэй өөрийнхөө хийх ажилтай байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн болгоных одоо ингээд ялгаатай байгаад байна. Би тэгээ яг хөө сонирхоод өөрийнхөө юунаас асуулаа л да. Өөрийнхөө дотоод хөх сүнснээс асууж байгаа байхгүй. Одоо миний дотоод хөх сүнс яг нөгөө байдаг газар нь болохоор хоорондоо ингээд нэрээр одоо энэ дэлхий шиг 3 хэмжээс дэлхий шиг хоорондоо ингээд нэр өгсөн нэрээрээ дууддаггүй. Ерөнхийдөө өөрийн гэсэн онцлог мөн чанартай. Шууд хоорондоо ингээд телепатикаар харьцдаг хэмжээст байдаг учраас асуусан таны одоо хэрвээ танд нэр өгсөн бол ямар нэртэй авах байсан бэ? Ер нь одоо сүнсний онцлог инээдрэ гэсэн чинь ингээд мэрэгэн гэдэг үг орж ирсэн. За ерөөсөө юм ингээд угаасаа л судлах, шинжлэх дуртай. Оюун ухааных ажилуулдаг. Би ч өөрөө тийм энэ нөгөө дээд би буюу хөх сүнснийхаа би нэг хэсэг нь учраас яг л ижилхэн байгаа байхгүй. Тэгээд ийм юм биш те таны төл хийх ажил чи ийм юм байна. Дэлхий дээр миний одоо энэ дэлхий дээр ирсэн зориг өөрөгч гэсэндээ яг энэ чиглэлийнх яваад байна гэд нэлээд олон юмнахаа гарц гаргалахад олж авсан л та. За тэгэхээр та бүхэн бүгдээрээ ийм дотоод сүнстэй. Бүгдээрээ дотоод сүнс нар чинь өөрийн гэсэн тийм оршихуйтай, өөрийн гэсэн хэмжээсттэй, хийх үүрэгтэй, онцлогтой, сүнсний мэдээлэлтэй, гарал үүсэлтэй, сүнсний туршлагатай байгаа өөр гэсэн. Тэгээд энэ маань болохоор бид нартай юугаар харьцдаг вэ гэхээр энэ утас буюу зүн, совин, зүүд, нойр, бодол, санаа, дүрс, телепатикаар мэдрэмжээр бид нартай ингээд харьцдаг байх нэ бидний дотоод сүнс маань. Тэгээд яг гол охин өөрсдийнхөө өндөр оршихуйд байждаг өндөр ухамсар. Яагаад өндөр ухамсар дээд бигээд байгаа юм гэхээр бидний энэ амьдарч байгаа хэмжээс чинь 3D түвшин. Бидний энэ тарих махан бие 3D-д таарсан түвшинтэй учраас энэ дээд гээд байгаа энэ дотоод сүнс чинь 3D-гээс маш өндөр хэмжээст байдаг учраас дээд би гээд байгаамаа. Тэгээд ерөнхийдөө энэ махан биед нэг хэсэг төрөл ангуудаа энэ дэлхий дээр 3D дэлхий дээр өөрийн гэсэн ажиллаа хийн тийм ээ үүлийн одоо удмын үүлийн үрч гэдэг юм уу энэ сүнсэнд нь хэрвээ өмнө төрөл авсан түүх байгаа бол энэ сүнснийхаа үүлийн үртэй ноцолт нь удмынхаа үүлийн үрийг наануу цаануу болгоно бас өөр дэлхий дээр одоо яасан нэг хайр гэрэл түүх гэж ирсэн юм уу ямар одоо зоригтой ирсэн эсвэл суралцах гэж ирсэн юм уу те энэ болгоноос авахлаад бидний энэ цэнхэр гариг дэлхий дээр өөрсдийн гэсэн зориг чиглэлтэй амьдралтай үйл ажиллагаатай энэ махан биеэр дамжуулж нэг хэсэг нь төрөл авчаад байгаа байхгүй зөвхөн нэг хэсэг бүхэлдээ биш юм байлээ шүү дээ нэг хэсэг нь төрөл авцсан тэгээ бид нар бяцлахаас ухаараа өөрийнхөө тэр дотоод зүнгийн дуу хоолоогоороо хөх сүнстэйгээ буюу дээд биетэйгээ харьцдаг байх нэ. За тэгвэл би дахиад сонирхоод асуухгүй энэ хөх сүнс гэл яадсан энэ хүн болгонд байдаг юм ганцхан монгол хүмүүст тийм үү гэл. Тэгсэн чи яг ийм гаргалгаа орж ирсэн.
Одоо нөгөө боддын ухаан тэгдэг штэ. Хүн болгоны дотор буддаа бий, хүн болгоны дотор бурхан бий гэл өөр бас нөгөө Библийн судар дээр ч хүртэл бурханы нэг хэсэг хүн болгонд байгаа гэл те. Тэрнтэй адилхан буддын ухаан хүртэл та нарын дотор ч бүх хүмүүст буддаа бий, бүх хүмүүст одоо юу байгаа. Одоо үр нь байгаа гэж ярьдаг тийм ээ. Бурханы үр байгаа гэж ярьдаг. Тэгэхээр л ерөөсөө хүн хэрвээ монголч бай, гадаадч бай. Хэрвээ та сүнстэй л бол таны сүнсний их сурвалж энд байна. Таны сүнсний их бие энд байна. Хамгийн гол нь ямар хүмүүс нь тэр сүнсгүй юм шиг робот шиг те сони яваад идэх юм гэхээр энэ дотоод сүнс буюу дээд биетэйгээ харьцах харьцаа нь маш бүдгэрсэн. Холбоос нь ингээд маш их сулгарчихсан. Баран ингээд тасрах шахсан. Тийм хүмүүс чинь одоо мэдрэмжгүй ч гэх юм уу дотоод нөгөө сүнслэг сурвалж нь бүр баг хаагдцсан шахууч гэдэг юм уу нэлийн холдсон унтарцсан л байдаг юм билэ. Тэгэхээр хүн болгонд боломж байна. Хүн болгонд гээрэх боломж, дээд биетэйгээ холбогдох, дээд биетэйгээ нэгдэх, дээд биегийнхэн төвшин төрөх тийм боломж байгаа байхгүй. Одоо бит хоёр би одоо яавал дээд биетэйгээ нэгэн цул болох вэ гэхээр би ухамсараа хөгжүүлсээр нь багаад одоо жишээлбэл миний ухамсар дээд би ийм том байлаа гэхэд миний ухамсарын түвшнийг иймэрхүү энэ махан бие ухамсарын түвш иймэрхүү байлаа гэж бодъё. Нөгөө нэг тасархаа хэсгэн шүү дээ. Тэгээд би бясалгал хийсээр нь багаад ухамсарын түвшнөө томруулаад дээд биетэйгээ илүү ойлголцоод тусам бит хоёр одоо нэгдэж явсаар агаад нэгэн цул болно л гэсэн үг байхгүй. Энэ насандаа амжиж нэгэн цул болж болно. Эсвэл энэ махан бие чи орхиод махан бие маань дэлхий дээр үлдэнгүүт миний энэ хөрхэн бяцхан сүнс дээд биетэйгээ ингээд нэгдчих болно. Ахаа төрөл авахаар бол буцаа салаад өөр гариг дээр ч юм уу дэлхий дээр ахаа төрөл аваад ахаад махан биед ингээд ороод ирж болох байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө дотоод зөнгөөс өгсөн өгдөл маань энэ дээд бие буюу дотоод сүнстэйгээ хэр их ойртон, хэр их танилцсан, хэр их өнгөд ойлголцсон буюу яаж ойлголцдог юм бэ? Бид нэр зөв мэдрэмжээр авахаас илүү бид нар ухамсарын түвшнөө нэмэгдүүлж иж тийм ээ. Ухамсартайгаа ажиллаж чинь нөгөө тунгаалтын бясалгалаа хийгээд ухамсараа хөгжүүлэхэд байгаа шүү дээ. Энд чинь ингээ хөгжиж томрох тусам дээд биегийнхаа хэмжээнд жоохон ойртож ирнэ. Тэгэхээр ингээд нэгэн цул болох боломжтой, нэгдэх боломжтой болчиход байгаа байхгүй. Миний туршлагаар бол анх бол ингээд зөвхөн ганц хоёр мэдээллээр ч юм уу бодол санаагаар биеийн хилэмжээр харьцдаг байсан бол одоо харьцангуй ингээд би дээд биетэйгээ буюу дотоод сүнстэйгээ харьцангуй ингээд нэгдэх гээд нэлээд ойртцсан ингээд байгаа нь надад мэдрэгдэж байгаа. Өмнөхөөс одоо ингээд шал өөр болсон. Нилээ ингээд бид хоёр ойртцсан байна гэдэг мэдрэгдээд байгаа. Тийм учраас энэ туршлагаа би та нарт хэлж өгöd байгаа байхгүй юу? Гэхдээ нэг яг хөө зүйл нь монгол хүн гэдэг аа штэ. Монгол хүн одоо сүнс нь ингээд тэнгэрээс ирдэг гэл те. Энд чи ямар учиртай юм гэхээр монгол хүний дотоод сүнс, монгол хүний энэ дээд бие нь ер нь л их өндөр түвшнийх өгдөл сайтай хүчтэй байдгаараа онцлог юм биш шүү. Илүү онцлог. Гэтэл л одоо хэлээ да. За тэгэхээр ойлгомжтой юм аа хаа. Та нарт айлуулах ойлгомжтой ярьж байна да. За магадгүй тэгээд зарим хүмүүсийнх нь дээд бие нэг хэсэг нь магадгүй энэ бидний өгдөөц төрөл авч исэн жиж болно тийм ээ. Тэр мэдээллийг өөртөө шингээгээд авцсан жиж болно. Эсвэл шаал өөр хэмжээст тэр төрөл авч исэн байж болно. Эсвэл огт энэ хэмжээст тэр төрөл аваагүй ч байж болно. Янз янзын өөр ингэсэн оршихуйтай онцлогтой байдаг бах нэ. Тэгэхээр ямар ч л гэсэн та бүгдээрэнд нь дотоод сүнсээрээ дамжуулаад энэ өндөр ухамсартайгаа буюу энэ их үүсэл дээд биетэйгээ холбогдох бүрэн боломж байна. Эн чинь ерөөсөө энгийн. Ерөөсөө л зөнгөөнэ, мэдрэмжэнэ бясалгаад бай тийм ээ. Тунгаалтын бясалгалаа хий, ухамсараа бидний ингээд ухамсарыг тэлж томрох тусам энэ дээд бие буюу дотоод сүнснээс маань илүү их ингээд мэдээлэл өгдөг. Тэгэхгүй бол бидний энэ тарих ухамсар маань жижигхэн болохоор нөгөө ухааны сав жижиг, ухамсарын сав нь ингээд жижигхэн гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан их мэдээлэл өгч чаддгүй. Харин ухамсараа тэлэх тусам дээд биенээс тэр төвшнийх нь мэдээлэл ингээд урсаж орж ирдэг. Сав нь жижигхэн бол бага л мэдээлэл орж ирнэ. Сав нь томрох тусам их л мэдээлэл арай л өөр төвшний мэдээлэл орж ирнэ гэсэн үг. Эсвэл заримдаа бид нар бүр ингээд энэ ухааныхаа савыг бүр хаацсан байдаг шүү дээ. Ухамсараа бүр таглалцсан байдаг те.
хөмрөө тавьсан тогоо шиг гэж ярьдаг. Эн чинь блоклуулсан нэгсэндээ гаднаас маш их мэдээлэл аваад тархиа угаалгаад блоклуулсан. Тэгээд бясалгаа дээд биегээс юм асуугаад байдаг хариулт нь орж ирэхгүй байна гэдэг чинь яагаад энэ дээд бие буюу дотоос сүнсээ дуудаад юм асуугаад тунгаалтын бясалгал хийгээд хариулт орж ирэхгүй. Энд чинь явахдаа бидний оройн хүрд блоклогдсон буюу холбогдох гээд холболт нь үүсэж чадахгүй нэг хэлбэр байгаа даахгүй. Тэгэхээр энэ оройн хүрдээ энэ тархи толгоогоо энэ угаалтаас гаргаа, блок байвал тэрнээсээ гарга. Тэгжиж бидний ухамсарч хаашаа тэлэх гээд байна. Тэгжиж бид энэ дотоос сүнс буюу энэ хөх сүнс дээд биетэйгээ илүү сайн ойлгогдож, холбогдож мэдээлэл авах гээд байна. Гэгэрх гээд байна. Энэ төвшөнд хүрэх гээд байна. Ойртоод байна. Нэг цул болох гээд байна гэсэн үг байхгүй. Ингэж бид нэр сүнснийхээ онцлог мөн чанар ер нь яах гээд энд төрөл аваад байгаа утга учир гээд бүх ингэ зангилаанууд чинь тайлбарлагдах нь шүү дээ. За ийм байгаад байгаа. Та нартай энэ мэдэрсэн зүйлээ хуваалцж чадаад их таатай байна. Тэгээ яг ингээд үгээр орж ирээгүй ухамсараар бодол санаагаар орж ирсэн зүйлээ үгээр дамжуулж гаргах гэж бас их зүдэрдэг юм байна. Ойлгох гэж бас их зүдэрдэг юм байна. Ямар сайндаа ингээд зургаар гаргаад авахтай. За тэгээ та нар маань асуух зүйл байл комент бичиж асууж болно. Дэлгэрүүлэх зүйл байл тийм ээ. За тэгээд би аль болох чадлаараа л хариулт өгж байгаа. Хэрүүлийн комент ирсэн нь хариулт өгж байгаа. Асуултын комент ирсэн нь хариулт өгж байгаа. Одоо тэгэл нөгөө нөхдүүд чинь байж тээ чи юугаа мэдтгий гэж ороод ирдэг нөхдүүд байгаа штэ. Тэднэрт нь ч гэсэн тэгээд хариулт өгж байгаа. За тэгээд энэ хүртэл сонсоод надтай хамт байсан та нартай талархлаа. Баярлалаа. Баяртай.